Өнөөдрөөс 30 жилийн өмнө Монголд анх амьдрах урлаг, амьсгалын дасгал, бяцлаглалын тухай ярихад хүмүүр төдийлөн мэддэггүй гайхан хүлээн авдаг байсан. Тэгвэл өнөөдөр Монголын амьдрах урлаг төрийн бас байгууллага 300 орчим багштай болж нийт хүн амын 68%-ийг хамарсан амьдралын зөв дадал хэвшилт урайлан ажилтдаг төрийн бас байгууллага болон өргөжжээ. Энэ хүнийг саран цэцэг гэдэг Монголын ард түмэн йогийн багш шири амьдрах ухаан бяцлаглалын төвийн тэргүүн гэдгээр нь сайн мэддэг болсон. Түүний хувьд Нэран их мэмч гэдэг нарийн мэргэжлийг эзэмссэн ч өнөөдөр ард иргэддээ бяцлаглал, амьдралын дасгал, амар тайван амьдрах тухай заадаг багш болон хувирч. Амьдралын хамаг сайн сайхан бүхэн зөв амьсгал авахаас ихтэй хэмээн өөрийн түүх дурсамжаа бидэнд хүрнэлээ. Намайг анхаа орж ирэхэд бас нэг шашин оруулаад ирв, гадны нэг шашин оруулаад ирв гэл. Гэхдээ хүн гэдэг юм чинь энэ дэлхий дээр яах гэж амьдардаг вэ гэхлээр ер нь амьд явах гэж л аз жаргалтай байх гэж л амьдардаг шүү дээ, тийм ээ. Өдөр болгон гэдэс татгалан, зовх зовлонгөө, өвдөх өвчнгөө, амар амгалан байхсан л гэдэг ганцхан хүн төрлөختний мөнхийн хүсэл нь тэр байдаг. Тэгэхээр тэрэнд чинь бид нар ингээл одоо янз бүрийн аргаар одоо аз жаргалтай, сайн сайхан байх гэж үзэх юм л да. Янз бүрийн арга үзэл байгаа. Гэхдээ хамгийн гол арга нь юу гэдгөө гэхэлэр зэрэг бидний хамгийн том туслагч нь ердөө л амьсгал чинь байдаг. Хүмүүр аз жаргалтай амьдрахыг хүсдэг. Гэвч өнөөгийн нийгэм хурдцтай хөгжснөр сөрөг нөлөөлөл ихсэж иргэд тайван байх боломж багасж байгаа. Тиймээс бяцлаглал хийж өөрийгөө тайван байлгах нь хамгийн чухал гэдгийг хэлж байна. Одоо тэгээд би ганцаараа тэгээ явж исэн бол одоо бараг 300-аад багштай болсон байж байгаа. За яг энэ амьсгал заадаг 300-аад багштай. За тэгээд бүр ингээд насандаа дотроо би шин бол ганцхан л үндсэн курс заадаг байлаа шүү дээ. Тэгээ одоо болохоор сахааж заана, бяцлаглалын гүн бяцлаглалын хичээл заана, дээд курс заана, үндсэн курсээ заана. Тэгтэл одоо бол манад бололцоотой. Хүүхдүүд гэхэд чинь л 6-аас 12 насны хүүхдүүд тусдаа, дараагаар нь өсвөр насны хүүхдүүд тусдаа, за тэгээ бүр залуучуудад зориулсан програм тусдаа, багш нь тусдаа. Ерөөсө дэлхийгээд одоо манайх чинь 180 хэдэн оронд энэ Art of Living гэдэг юм явагдаж байгаа. Тэгээд манад Монголд бол 30 жил болж байгаа. Тэгээд манай багш маань Монголыг бол маш их тусад нь авч үздэг. Анх өөрийнхөө харьцлыг эдгэх зорилгоор бяцлагалд сууж эхэлсэн ч түүний хувьд өдгөө Монгол улсад танигдсан йога бяцлаглалын багш болон хувирч. 30 жилийн хугацаанд түүний гიშгсэн мөр тэгшгэн байсныг бяцлагалтай холбон тайлбарлаж байна. Цаашид Монголын бяцлагалчдыг дэлхийд таниулах, олон улсын бяцлагалчид манай улсад цугладаг болгох зорилго тавин ажиллаж байгаа гэдгээ хэллээ.